Вау. Би Японд хийсэн трип шопуудаа зааж өгье гэж бодоод. Өчтөр би тэгээд бас баахан дэлгүүр хийсээд хичтэйгээ зүг. Тэгээд миний авсан юмнууд амар хөөрхөн юмнууд байгаа заяа. Тэр нь бол анагт чирээд 2 ийм трип шопоор орсон. За нүдэнд харагдаж байгаагаас эхнээс нь харуулъя. Энэ болохоор нүдний шилний хайрцаг. 330 илүү яг тэгж санаад байна шүү. Гэрийнхээ ажуудлын дэлгүүрээс хуучин барааны дэлгүүрээс авсан. Ер нь бол тэр дэлгүүртээ би бүр үнэхээр дуртай. За тэгээд энэ болохоор өчигдөр би Book Off-оос авсан шилман байгаа. 550 yen гэдэг. Амар хөөрхөн юу болтой. Өнгө нь амар хөөрхөн зэвүүн бооз. Ингээ 550-аар авсан байгаа. Тэгээ би ер нь бол нэлээд их юм авсан. 100-аас хойш. Бараг 6 сараас хойш. Трип шопоор авсан юмнуудаа бичлэг хийгээгүй. Тэгээд санаж байгаа ганц 2 юм харуулъя. Авсан. Тэгээд дараагийнх нь энэ 440 yen гэнэ. Энийг болохоор би өчтөр анх удаа л энэ хуучин барааны дэлгүүр орж үзсэн л дээ. TF гэд энэ дэлгүүр байна лээ. Сансныг бодвол нэлээд хямдхан. Тэр дэлгүүр Токиод байдаг үгүй мэдгүй. Гэхдээ Токиод бол байдаг л бах. Орохгүй юм шиг дээ. Ичтэй өгн нарийнхан гартай та. Өгн нарийнхан гартай шүү дээ. Үрисрээд бол байна даа. Гарын саван 88 yen гинэ. Мэдээж энэ хуучин барааны дэлгүүрийг болохоор ингэж хуучин. Гэтэ үнэхээр маш сонирхолтой болохоор авсан байдаг юм. Вау. Ингээд нэг ширхэхээр нь ийм салбитган саван. Тэгэл нэг ширхэхээр нь аваад гараагаач гэсэн үг. Монголд дамаа их хэрэг байх гэж би бодож байгаа. Дараагийнх нь бас л 88 yen гинэ. Энэ нөгөө юу хийх гэж байгаа. Энэ нөгөө нэг сатуркан байна. Зүйлт хийж зүй гэж бодоод. За дараагийнх нь энэ 100 yen гэдэг эндээ ингээд бичгтээс авахгүй би өчтөр хуулаад авчихсан. Энэ автобусны карта хийгээд тэгээ ингээд цөөхөн хүнээс үйлдэл авчих юм бол амар юм байлээ. Ингэж авч жагаад ишин карта хийгээд хүмүүсээ зөөгээд явчихна гэсэн үг. Саяны нөгөө бугууч авдаг газараас ийм зөвлөлт авсан. 660 yen гинэ. Маш хөөрхөн.
гэж үуч. За тэгээд дараагийнх нь мэдээж бишээ. Дараагийнх нь ингээд нүдэнд амар тусаад исэн байхгүй юу? Яг яагаад ингэж ганцхан ийм товчийг зарж байгаа юм бол гэж бодоод ингээ бутон гэж битсэн заяа. Яагаад ийм ганцхан товч зарж байгаа гэд тгээ сонирхолтой санагдаад авсан. Ийм ингээд авал дотроос нь авал ийм маш сонирхолтой ийм товч мовч сонирхдог тиймэрхүү сонирхолтой хүн байж бас болно шүү дээ тий. Тиймэрхүү хүмүүс айгу ихээр авдаг гэж магадгүй. Тэгээд надад сонирхолтой санагдаад би нэгийг л авсан. Ихээр сонирхолтой. За ийм байна. Гэртээ ийм тавг авсан байгаа. Нэгдэж шигтэй 1 2 3 4 5 5 шигтэй юм байна. 550 yen. Тэгээд одоо бүр хамгийн гоё юм заяа. Хамгийн гоё юм. Trip shop хэсэг чинь ер нь бол тэгээд хэр завтай байна. Тэгээд завтай тэр өдрийн аз одно гэх юм бол ийм гоё юм болно. Тэгээд энэ болохоор ингээд юу гэх юм те. Бугуувч мугуувч юу хийдэг, зүйлт хийдэг юм сав. Харцаг. Тэгээд дээдлих. За. Вау, баястай. Вау. Та дараагийн бүр вау гэх юм шүү дээ. Yeah, boy. Тэр бол. Вау. Бүр материал нь бүр юм айрсан заяа. Тэгээ доторх нь вау. Ийм гоё. Ийм гоё. Тэгээ юм. Үүрх юм бол. Үний навь. Үний навь ягаагүй шүү дээ. Аагүй шүү дээ. Тэгээ өчтөр би бит хоёр бүр хөлийн улаан ирэлтэл яваад орой ирээд тэгээс бичлэгээ хийндэ гэл амар сэтгэл догдолж бичлэгээ хийж байгаа байхгүй юу би. 4290. За яах. Миний амьдрал богинохон штэ. Амар өөрийгөө зүгтгсэн. Вау, байгаас бүр ямар эмхтэлэг юм бэ? Эмхтэлэг. So эмхтэлэг заяа. Ийм байна. За. За тэгээд дараагийнх нь 2 авсан, дээгүүр авсан юм өмсөлөд үзүүлье. Биш. Энэс өмнө цүнхээ дуусгаад зүй авсан цүнхэндээ. За. Тэг гэрийнхээ ажидлын дэлгүүр ордог дэлгүүрээсээ ийм 2 цүнх авсан 2 сарын өмнө. Эхнийх нь 550 yen-ийнх. Яра ингэж мэгдэг. Энэ нь ийм төмөр эмхтэлэг. Дараагийнх нь бүр би хизээ чи юм цүнх өөрийгөө аавна гэж боддгоо байсан заяа. Миний баг хамгийн дургу юм ийм урт осортой тэгснэ инээ юм бариултай зүгүнд би амар дургу байхгүй юу уг нь. Тэгээд яагаад энэ зүгийг авсан бэ гэхлээр өнгөнд нь болцсон. Өнгө.
Ёо энэ одоо яа гэдэг юм би. Амар лаг байгаас детал нь. Тэг ингэж онгон заяа. Вау. Өнгө нь амар тийм гоё хүрэн улаан гэхүү. Өнгө нь бол үнэхээр гоё. Тэг би яг джинс мис өмсөж байгаа. Джинс өмдөн дээр одоо ингэж байртагсан уу? Эсвэл ингэж үүрдэгсэн үү? Ингээ үүрдэгсэн үү хамаагүй заяа. Ингээ өөрөө явсан ч амар эмхтэйг байгааз. Гэхдээ миний боцсон нь болохоор бараг ингээ барьчуул амар тийм лаг ийм дээр үе их шиг. За ингээ зөвхнүүд манд дууссан. Одоо би авсан юу харуулъя. Гутал өмд цамцаа. За энэ өмд болохоор юунаас авсаахгүй юу? Энэ хоёр өмдийг. Ясала. Марчлаа юу лээ? Hard off авсан. Ийм хамбан материалтай. Энийг бол жинхэнэ цэвэр материаланд нь болоод бас өнгөнд нь болоод авсан байдаг байгаа. Гэтэ цааштай өмсөх үгүй сайн мэдэхгүй л байна л та. Өмсөн л гэж авж байгаа царай нь л та хөөрхий өгнө. Тэгээд даанч одоо энэ хэсэг нь ингээд уг нь би тэр үедээ өмсчл авч байгаа штэ мэдээж. Тэгээд дараа нь ингээд дахиад ийм цагаан магаа юмн дээр өмсөд харсан чинь энэ хэсгэрээ жоохон ийм намайг гизтэй харагдуулаад би жоохон гизтэй байгаа хгүй юу. Тэрэн дээр маань улам гизтэй харагдуулаад байгаа юм шиг. Гэтэ ямар ч хэсэн тэгээд ямар ч зохицуулаад өмснө үү? Тийм хэд бол өмсчих байх. За дараагийнх нь вау гэж бодсон хүмүүс бол энэ. Энийг би зүгээр хараад авцсан заяа. Өмсч үзээгүй. Ер нь бол угаасаа надад таарах нь ойлгомжтой байсан. Тэгээ би хальт ингэж барьж үзчихээ. За. Нэг бол авах юм байна. Натын энэ материалтай яг адилхан юм юу гэдэг вэ хөө? Пижак. Тэгээ би сайтдээ тэрийг Монгол руу явуулсан л та. Тэгээ Монгол очихоор тэрнтэйгээ хослуулаад өмсчин. Мэдээж. Тэгээ энэ бол өмгний суулт молт бол үнэхээр гоё. Бүр үнэхээр гоё заа юу. Авсан цамц руугаа орцгоё. 2 цамц авсан юм байна. 150 yen. Энэ бас адилхан 550 yen. 550 yen ч одоо Монгол мөнгөөр 10 хэдэн мянга. Тэр ихнээс нь энэ подол цагаан бодолтой байгаад ирээ. Энийг энэ ногооны өмсөд. Энэ бол мэдээж мак өмсч ижил өмссөн л дөө. Тэр нь ойлгомжтой байх. Тэхэн өмсөд үзье. Бас хөөрхөн дээжгүй. Энэ иймэрхүү ийм дулаан өнгө гэдэг лөө. Дулаан тоонтой ногоон бол надад зөгтөг өнгө байхгүй юу? Тэгээд зөгтөг өнгө маань юм чинь бас гайгүй л хүдээ гэд авчихсан байгаа. За энэ цамцын авахулсан шалтгаан нь бол мэдээж энэ урт ханцуу. Би ийм урт ханцуутай цамцанд нэрээ үнэхээр гэтээ бараг дургу хүн гэж байхгүй хаа тийм урт ханцуутай цамцанд. Бүр амар юм гоё харагдуулдаг. Тэгээд
ханцуунаас нь болоод авсан байдаг юм аа. Бас энэ уртлын бичиг. Цулгуу ийм цамц байсан бол, цулгуу цагаан байсан бол яхавдэл байхгүй юу? Тэгээ ингээ бичиг ороод ирэхээр арай нэг тийм өөр харагдуулаад байгаа юм. За нэг тиймэрхүү миний авсан юм ингээд ер нь аль дуусчлаа. Лэрзин. Миний тэлээ байгаа юм. Гэтэ одоо би тэлээж үзүүлэх юм ч тааш. Ийм 200 инээр авсан. Тэгээд энэ болохоор 330 ин байна. Энийг тэлээлээд үзье да. Амар. Энэ гэрийн өмд заяа. Өөр өмдөн дээр ингээд тэлээлээд өмсвөл бас гоё баг. Гэхдээ энэ цагаан болохоор бас дэжгүүл харагдчих. Би штий авсан бүр үнэхээр дурлаж авсан юугаар үлээ. Цува. Сарара. Суру. 990-ийн цуг ингээд боддоо та нар. Тэгээд хамгийн гоё юм нь болохоор энэ хүзүүрээ ингээд тавчилчдаг. Тэгтээ миний авсан юм бас дүүцэг байгаа юм байна. Юу вэ? Матте. Эхний гутал нь энэ 660 yen-ийнх. Өсгийн бүр. Өсгийн гинэ хушуун бүр олж байгаа шүү дээ. Энэ чиг татуулах уу гэвэл 100% чиг татуулан заяа. Мэдээж тэр бол үнэхээр ойлгомжтой энэ материалаас ингээд бариад үзэхэд. Тэгээд 38 надаа ер нь бол томдож байгаа. Гэхдээ мэдээж зүгээр өөр угаасаа ярьсмаар байхгүй. Хуучин брааны дэлгүүрт угаасаа ингээд ад чин тааруул ингээд чиний сайз байна. Тэгээд угаасаа нөгөө нэг бараанаас нь ганцхан ширхгүүд ер нь бол байдаг болохоор тэр ингээд зарж байгаа бараанаас 2-3 ширхэг байна гэсэн ойлголт ер нь бол хуучин брааны дэлгүүрт бол байхгүй заяа. Цараа хоёр дахь гутал нь уртлын хушуу дөрвөлжин. Ингээд дөрвөлжин хушуутай. Тэ өмссөн байхад бол үнэхээр гоё харагддаг. Тэгэд яг надаа ингээд гуяараа биш юу лээ. Шилбэрээ ер нь бол амар барьж байгаа зав. Яа гэвэл миний шилб бүр амар бүдүүрсэн байна гэсэн. Нөгөө нэг амар халахад. Тэгээ байнга цогсоогоор ажил хийгээд байгаа болохоор шилб бүдүүрсэн байна лээ. Тэгээ Монгол очиод гайг болчих واخ. Иймэрхүү. Тийм. Тэгээд хамгийн харамсалтай юм нь штэ. Энэ гутал заяа. Одоо би ингээ харуулчихна. Ёо би бүр энийг бүр oh my god. Би бүр амар азтай явсан байна. Ямар гоё юм бэ гэл тэгэл явал өмсөөл үдсэн чинь хавчсан заяа бүр гээ таарахгүй. Нөгөө зүүн хүүд нь ороод баруун хөл нь бүр орж марахгүй. Тэгээ энэ баг 35 байсан баха. Тэгэл авч чадахгүй гарч ирсэн юм да. Тэгээд жижигхэн өмсдөг аттай охин нь тэрийг олж авсан бах уу. За нэг иймэрхүү. Bye.